Эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх нь орчин цагийн иргэдийн хамгийн чухал хэв маяг болон төлөвшөж байна. Үүний нэг тод жишээ нь Чингэлтэй дүүргийн спорт заланд өглөө бүр нэгэн зорилгодоор 100 гаруй иргэн нэгдэн цуглаж байгаа явдал юм. Мэргэжлийн багшийн заавраар дасгал хөдөлгөөн хийж, дотоод сэтгэлээ бясалгалаар залсаж байгаа тэдгээр иргэд нийгэмд эерэг хандлагыг түгээх зорилготой ажээ. За үзэгчдээ би Чингэлтэй дүүргийн спорт цогцлбор зааланд ирсэн байна. За яг одоо 6 цаг болох гэж байна. За яг энэ миний ард харагдаж байгаа заал нь за өглөөний 5 цаг 30 минутаас 7 цагийн хооронд одоо хүмүүс эрүүл мэндэд анхаарч өглөө эртлэн босч спортоор хичээлж байна. Зөвхөн дасгал хийхээс гадна зөв хооллолт, цагийн менежмент, зорилго тодорхойлох зэрэг хувийн хөгжлийн чухал сэдвүүдийг хамруулан хэрэгжүүлдэг байна. Тус үйл ажиллагаа нь эхлээд 10 хоног байгаа бөгөөд энэ хугацаанд эхнээс нь явж байгаа хүмүүст үр дүнгээ өгч ихэсэн төдийгүй өдөр ирэх тусам дасгал хөдөлгөөн хийх иргэдийн тоо нэмэгджээ. Тэдний хувьд өглөө эрт босох нь эхэндээ хэцүү байсан ч одоо бол ямар ч хүндрэлгүй болсон талаар дурдлаа. Өглөө эрт босож дасгал хөдөлгөөн бясалгал хийснээр ажлыг илүү үр дүнтэй, эрч хүчтэй, сэргэлэн өнгөрүүлэхэд нөлөөж байгааг зааланд ирсэн иргэд онцолж байна. Өглөө дасгал ороод тэгээд өвмөр заяа агш болохоор одоо далд ухамсар, энерги, таталцлын хувьд хүн ер нь өөртөө цаг зав зарцуулах нь ямар эдийн өөртөө итгэж амьдрах, өөрийгөө хайрлах. Тэгээд тэм хичээл, тэгээ хувь хүний хөгжлийн талаар хичээл орж байгаа. Тэгээд амралтын өдрүүдэд агаарт цэнгэлт хүрээлэнд юу яаж байгаа. Дасгал ороод агаар тасгүйх үнэхээр гоё эс. Би 10 хоногтой явж байгаа. Өчигдөр энэ хүмүүсийнхаа өглөө илтж болох мөн эрүүл мэнд, эрүүл чирэг байлгах ийм одоо сайхан арга хэмжээ гэж ойлгож байна. Их үр дүн гарч өглөө болон хөдөлгөөн хийнэ гэдэг чинь айгу ингээд бүр амар гоё болоод бүр ирч хүч нэмэгдээд өдрөө болон өглөө хүртэл босоод ингээд сурч чинь. Одоо цагаан гурил одоо сахар будаа та нар ингээд 21 хоногийн хугацаанд хэрэглэхгүй гэдэг. Тэгээ манайхнаас үр дүн нь бол маш одоо 7 хоногийн дотор 2-3 кг болсон хүмүүс маш их байсан. Би одоо 10 хоногтой явж байна. Тэгээ би 5 хилаасцсан явж байгаа. Тэгээд эхний 2 өдрөө болоо айгу амар хүнд байсан. Одоо нойр хүрээд өдөржингөө ингээл амар ядраад. Одоо бол өчигдөр ихэд би өдөр унтаагүй. Тэгээ өнөө өглөө босгос сэрүүлэхнээс өмнө босцсон. Тэгээд жингээ бол ингээд зүгээр л идтгээ идэл явж байхад өглөө ингээд асууж штеп юм. Энэ гэхдээ айгу гоё байна. Нүрний арьс хүртэл ингээд амар бүр цаанаасаа гэрэлтээд ингээд гоё болт юм байна. Тус арга хэмжээ нь иргэдийг илүү эрүүл идэвхтэй болгож нийгэмд эерэг нөлөө үзүүлэх урт хугацааны зорилготой байна. Багш дасгалжуулагчдын зүгээс энэхүү санаачлага нь эрүүл Монгол хүний тоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тус хөтөлбөр нь дасгал хөдөлгөөн, бясалгал хийх, суралцах хүсэл сонирхолтой хүн бүрт нээлттэй, үн төлбөргүйгээр зохион байгуулагддаг байна. Бид нар чинь ерөөсөө нэг л Монгол гэж байдаг юм байна. Түүнээс одоо тэр төр засгийн нэг Монгол, ард иргэдийн нэг Монгол биш, тэ? Тэгэхээр бид нар байгаа бүх зүрх сэтгэлээрээ нэг нэгэн дээрээ чадах юм аа зүгээр л яагаад үн төлбөргүй заагаад өгч болохгүй гэж тэ зүгээр хамтдаа гар гараасаа барилцаад хамтдаа нэг зүгийн төлөө зүтгий гэсэн тэ хамтдаа дэвший гэсэн сэрий гэсэн санаа энд ирсэн хүмүүс нэгээс 2 хүн дагуулж ирээд үржээд байгааг ботход маш үр дүнтэй сайн дасгал бас сайн хөтөлбөр болж байгаа гэж харж байгаа. Аливаа үйлдэлийг 21 хоног тасралтгүй давтахад дадал болж амьдралын нэг хэсэг болон тогтдог байна. Тиймээс уг үйл ажиллагааг хөтөлбөр 21 гэж нэрлэн зөвхөн нийслэл хотод бус орон даяар үн төлбөргүйгээр зохион байгуулахаар зоржээ. Сарал багшаа дасгал сургууль заагаад дууссаны дараа одоо тийм цаг энерги хичээлүүдийг орох, хувийг өөртөө итгэлтэй болгох, уран зургийн лекцийг унших, за тэгээд зөвхөн тийм дотоод хөндөөгөө илүү ажилласан тийм практик дасгалуудыг бас хийдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө хүн зөвхөн одоо юу гэдэг те гадаад үзэмж мөнгө хаа гэхэрсэл ерөнхийдөө энэ бүх зүйлийг бүгдийг нэг гэж ойлгоод аль талаас нь хөгжих хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэг яг өөрийгөө өөрчлөе гэж хүсэж ирсэн хүмүүс байгаа учраас зорилтод ийм гоё хүмүүстэй яг ажилд нь амьдралд нь цааш нь хэрэг болохоор ийм сургалтуудаа яг бэлдээд ингээ орж байгаа. Бид нар бол өнгөө л гэдэг байгаа шүү те. Бүх юм өнгөө те. Өнгөө бид нар бол өглөө цагаан зарцуулаад ирсэн хүн болгонд нээлттэй. Тэр өглөөний цагийг унтахаар биш хөгчгөөр ингээд тийм шийдвэр гаргасан хүнд бол нээлттэй гэж байгаа. Хүн бүр спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх цаг зав боломж тэр бүр олддгүй. Ажлын ачаалал, хотын төгжрэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалan олон хүн өөртөө анхаарах цаг гаргаж чаддаггүй байна. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан өглөөний эрт цагийг оновчтойгоор сонгож, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар зохион байгуулж байгаа нь онцлог юм а.